200 орчим хүний албан тушаалд ажлын байр өөрчлөгдсөн. Эдгээр 200 орчим хүний яг хэдэн ажилгүй болсон бэ гэдэг ийм тоон судалгааг бол төрийн байгууллагууд бол өнөөдөр нэгтгэв байгаа. Ямар ч тач одоо байгаль орчин ногоон хөгжлийн яам руу соёл спорт айлж улсын яамнаас 11 хүнийг шилжүүлж яхад 6 хүнийг нь ажлаас нь халсан байх ийм жишээтэй байгаа. Тэгэхээр ер нь бол бүтцийн өөрчлөлт нэрээр жинхэнэ төрийн албан агчлалтын ажлын байр одоо алгуулж өөрөөр хэлбэл одоо давхрынхаа мөнгнөөс салж байна. Энэ дэр ямар нэгэн байдлаар эргээд хяналт тавьсан төрийн байгууллага бол алга байгаа юм. За баярлалаа. Дараагийн мэдээ бол өнөөдөр улсын их хурлын агчлалын намын бүлэг бүлгийн уралдааны талаар мэдээлсэн байгаа. За үүндээ бас яг үжигдсэн мэтлээ баяр цогц засгийн газрын эрхлэх газрын дарга баяр цогтыг огцруулах тухай хүсэлтийг бас улсын их хурлын нэр бүхий гишүүд тавьсан байгаа. Үүнийг бас бүлгийн уралдаанаар хэлэлцсэн байна. За улсын их хурлын гишүүн засгийн газрын хэрэглэх газрын дарга баяр цогтыг одоо огцруулах үндэслэлтэй тухайн гишүүд бол огцруулах үндэслэлтэй бол Эрдэнэс аюул толгой компани үйл ажиллагаанд бол 17.5 тэрбум төгрөгийг гадны компаниас одоо тийм зөвлөгөө авахд зориулна гэсэн зүйл байгаа. За үүнийг бол ийм одоо гадны компанид 17.5 тэрбум төгрөг ийм хэмжээний мөнгийг зөвхөн зөвлөгөө авахд зарцуулна гэдэг бол байж болшгүй зүйлээ. Үүнд ямар нэгэн ашиг сонирхол байна гэж үзсэн үндсэн дээрээс засгийн газрын эрхлэх газрын дараагаас нь бол огцруулах шаардлага тавьсан байгаа. За үүнийг бол агчлалын намын бүлэг бол хуралдаад үндэслэлгүй гэж үзсэн байгаа. За яагаад ингэж үзснээр дараах байдлаар тайлбарласан байна. Үзэгч та бүхэн хүлээж авна уу? Улсын их хурлын нэр бүхий гишүүдээс өргөнөдсөн засгийн газрын хэрэглэх газрын дарга иш баяр цогтын огцруулах тухай асуудлыг хэлцээд бүлэг өөр бус нэгсэндээ баяр цогт засгийн газрын хэрэглэх газрыг тэгшин чанартай асуудлаар зөвхөн өмнөх холбогдох байнгын ороогаар хэлцүүлээд цолгоноор харуулад асуудлыг шийдэх хэмжээтэй шүүн асуудал хэлцлээ. Энийг бүлгийн шийдвэрээр баяр цогт гишүүнийг огцруулах үндэслэл харагдах байна гэж ингэж бүлгийн шийдвэр гарч байна. Огцруулахаар мэдээлсэн тэр бичгэн дээр бол баяр цогт гишүүн гэрээ хийгээд мөнгө шилжүүлсэн байна гэсэн байна. Баяр цогт гишүүн гэрээ хийдэг хүн биш. Гэрээ бол Эрдэнэс MGL компанитай холбоотой нэг талаас тооцоод нөгөө талаас мөнгө л шилжиж байгаа. 400 сая долларын төгрөгийн асуудал байгаа. 14 онд шилжсэн. Үдшийн 17 тэрбум төгрөг нь бол байж байгаа. Ийм асуудал учраас энийг бол зөв бүтгэлэг гэж манай намын бүлэг үзсэн байна. За баяр цогт